би яг сувдаа гэж чи яг үндэ хийм бэ гэдэгт би ээж гэж хэлнэ. Яагаад гэвэл би ээж болсноороо ертөнцийг илүү таньсан гэж боддог. Энэ амьдралд ээж болсон гэдэг нь эмэгтэй хүнийхээ хувьд хамгийн гоё алдар, бас хамгийн гоё ажил гэж бас бодож байна. Тэгэхээр би хамгийн их бахархдаг зүйл маань би 3 хүүхдээ ээж, би 1 охинтой, 2 хэрхүүтэй гэж хэлэх. Үнэхээр дуртай. Миний ээж хим газар зүүн багш байсан. Тэгээ газар зүүн мэрэгчл одоо багшлал яасан бэ гэдэг бас саналыг тавьж илсэн л да. Тэгээд багшлалыг сонгосон. Тийм болохоор ингээд 4 жил ээжигээ бодоод аавыгаа бодоод тэр сэтгэлийг өнгөлгөөдүүлэхийг хүсээгүй. Тэгээд маш сайн хичээл суралцсан. Бүр 3.9 голчтой төгссөн. Би улаан дипломтой алтан медальтай төгсөж байсан. Тэгээ 3-4 дугаар курстэй багшийн дадлага хийдэг. Тэр үедээ би за багшуул миний мэрэгжил арай биш юм байна. Би арай л юм зөөлдөх юм байна. Нэг л бишээ гэдэг нэг юм бодол орж ирсэн. Тэгээ 4-р курст байхдаа UBS телевизийн хөтлөгч нэвтрүүлэгчийн сургалтыг төгссөн. Монгол Улсын соёлын төвийн ажилтны нэгтгэвийн агш маань яг тухайн одоо сургалтаа сууж байхад энэ хүүхдэд нэг юм байна. Энэ хүүхэд ер нь бол авиастай гэж бодоод намайг яг одоо 2012 оны 6 сард их сургуулаа төгссөний дараа уцтаад миний хүү манад туслах ажилтнаар ор гээд тэгээ UBS телевизэд анх туслах ажилтнаар орж ирсэн. Яг телевизтэй холбогдсон түүх нь болт. Одоо дэлхийн хаанагт чи хамгийн хэрэгтэй хүн. Биток дамжуулж чамаа. Яг качуучин байгаа хүн дэрэлгүй байж магадгүй. Зарим хүмүүс ингэдэж шүү дээ. Юуг амжилт гэж харах гээд байгаа. Намайг ямар байвал хүмүүс амжилттай гэж харах гээд байгаа юм тий. Одоо амжилтыг жишээлбэл нэг тийм алдар нэртэй, маш их мөнгөтэй ч юм уу те ингэж зарим хүмүүс харах гээд байдаг. Би болохоор ингэ айгу харьцангуй ойлголт гэж боддог байхгүй юу. Би өөрөө амжилтыг үуч боддог вэ гэхээр аль алийг тэнцвэртэй авч явахыг хэлдэг. Дуртай ажиллаа хийж байгаагаа амжилт гэж харж байгаа. Эрүүл байгаагаа амжилт гэж харж байгаа. Гэр бүл маань бүтэн байгаагаа би амжилт гэж харж байгаа байхгүй юу. Би болон цагийн хэлхээс би түүхийн аль нэг хэсэг бодож байсан олон зүйлийнхээ болох хэвээр хүслэн би ч гэсэн боцсон шигэ байж чадахгүй байх уу байхын тахгүй байсан зүйлээ өөрөөсөө хайсан байж мэднэ. Би ингэж боддог. Миний мэрэгжил сонголт бол тесрэлтэйсэн. Шал өөр мэрэгчлэр төгсчөөд газар зүүн багшаар төгсчөөд алхмаа солиод өөрчлөөд явсан гэсэн үг байхгүй юу? Тэр бол тесрэлт. Нэг эхний тесрэлт. Дараа нь бас яг нэг тесрэлт нь би Өмнө Говь аймагт 2018 онд ирсэн. Төрөөгөө дагаад энд ирээд өөрийгөө бий болгож чадсан бас дахиад нэг тесрэлт байхгүй юу? Би 2019 онд охиныгоо 9 сартай байхад нь ажилд орж ирсэн. Өмнө Говь аймгийн насан туршийн боловсролын төвд багшаар ажилласан. 2020 онд одоо Говийн наран телевизийн гүйцэтгэх захирал Түмэн Жаргал гэж ихч байсан. Тэр их намайг урьсаар байгаад Говийн наран телевизэд би ажиллаж байсан. Тухайн үедээ би зөвлөх хийдэг байсан. Яг ингээд насан туршийн боловсролд ажиллаж байхдаа оройн ирээд мэдээнийхэн сэтгүүлчийг зөвлөө чиглүүлж өгдөг тийм ажил хийдэг байсан байхгүй. Тэгээд буцаад яг бодож жагаад багшийн ажилласаа за зүгээр өөрөө хийж ирсэн юмыг тууштай л хий. Тэгээд дотроо бодож байгаа дахиад тесрэлт гаргасан нь буцаад өөрийнхөө салбарт орсон. Би мөрөөдлөө биелүүлсэн байхгүй юу. Яагаад тэгэхээр би хөдөө хонд явж байхдаа, тугланд явж байхдаа яаж тоглодог байсан гэх юм бол ярьслага авч ийн гэж тоглодог байсан. Тэгээ анх микрофоноо бариад хүнээс ярьслага аваад ингээд зогсож явахад би дотроо үжигдсэн бэхээр мөрөөдөл бэлдээ юм байна. Би хэзээ ч осордоггүй хамгийн навшин зүйлийн дараа ямар нэг итгэл үлдсэн байж л дараа үнийг нэлдээс нэг мэдэхгүй ч магадгүй чиний бэлгэлсэн гэрлийг асааж явах гэж яг иргэнийхээ хувьд би нөгөө газар зүүн боловсралтай, газар зүүн шилүү хааны суурьтай хүн ч дээ. Тэгэхээр байгальд ээлтэй амьдрахыг маш их хүсдэг. Ер нь яг зүгээр алхам тутамдаа. Ингээд хог хайдаг хүмүүсийг тавьчихдаггүй. Ядчил хогийн самд хогоо хийдэг байгаастай гэж хүсдэг. Өмнө говчууд маш их мод тарихыг урайлж модоо тарьдаг. Хүн ер нь мод сайн маш тарьж амьдрах хэрэгтэй юм байна гэдэг ийм бодолтой болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө мод тарихыг бас ингэж их бүсэж мөрөөдөж жилд нэг мод ядарч тариад явж байгаа. Би болон цагийн хэлхээс би түүхийн аль нэг хэсэг бодож байсан олон зүйлийнхээ болох хэвээр хүслэн би ч гэсэн боцсон шигэ байж чадахгүй байх уу байхын тахгүй байсан зүйлээ өөрөөсөө хайсан байж мэднэ.
Одоо ингэдэг штэ яг шинэ он солигдох ч юм уу яг нэг оноо дүгнэх мөч байдаг штэ. Яг энэ хугацаанд би энэ 23 оныг тийм ч одоо мундаг бай гэж бас зориагүй. Чи хамгийн сайнаар хичээсэн шүү. Сайн ээж, сайн ажилтан байж чадсан л гэж хэлмээр байна. Тийм болохоор яг би өөрийгөө үнэлэхдээ энэ жилийн хувьд бол би сайн үнэлгээ тавьсан. Би тог дамжуулж чамаа. Одоо дэлхийн хаанагт чи хамгийн хэрэгтэй хүн. Би тог дамжуулж чамаа. Яг ачимчин байгаа хүн дээрэлгүй байж магадгүй. Миний зарчим ураа юу гэхээр байгаа газараа юу чадхаа хамгийн сайнараа хийлдэг байна. Тэгэхээр өнөөдөр надад ямар боломж байгаа юм? Өнөөдөр би ямар нөхцөл байдал байгаа юм? Тэрийгэ тогтлон ашиглах гэсэн боломжийг алдахгүй. За баярлалаа.